санаачилж байгаа. Ихэнх уулзалтууд дээр явж байхад бол зовлон ярьсаргаад яваад гэж байна. А бид бол шийдэл ярьж байгаа. Монголын хүний төлөө ном консерватив намуудын хамтран одоо байгуулсан сахилтын үндсэн хуулийн эвслийн мөрийн хөтөлбөр дээр байгаа нэг одоо чухал зүйл бол иргэний хяналт бүхий төрийн тогтолцоог бий болгоё гэж байна. Байгуулсан төрөө хяндаг болъё. Сонгогч хянагч иргэний эрх зүйн байдал. Өөрөөр хэлбэл иргэд сонгогчд маань өнөөдөр ямар харилцаанд иргэний ямар харилцаанд оролцож байгаагаас шалтгаалаад өөр нэртэй болж өрдөг шүү дээ. Жишээлбэл одоо гэр бүлдээ яваад орохлоор хүүхдийнхээ өмнө очих бол би аав нь. А ээжийнхээ өмнө яваад очих би хүүн. Дэлгүүрт яваад орлоо худалдаа өгч. Хэрвээ лангууны ард мөнгөө тоолож зогсож байгаа юм бол яг худалдагч гэдэг нэртэй болдог. Яг энэтэй адилхан та бүхэн 6 сарын 24-ний өдөр одоо тэр саналын хуудсан дээр одоо нэг нэрийг одоо 3 нэр дугуулах юм байлаа. 27 одоо нэр дэвшигч өрсөлдөж байгаа. 3-ыг дугуулна. Яг энэ дугуулж байгаа үйл явдал маань та бүхэн өөрийнхөө төлөөлөгчийг сонгож байгаа. Өөрийгөө төлөөлөх хүнд эрх олгож байгаа эрх олгогч нар байхгүй. Сонгогч. А сонгогч тэгвэл сонгуул саналаа өгснөөхөө маргаашнаас хэн болох ёстой юм? Өнөөдөр манайхан сонгуульд хэнийг ч сонгоод ялгаагүй гэдэг ийм нөгөө эрх баригч намуудын тараасан ийм утга учиргүй ийм шуум байна л да. Өө бүгдээрээ хулгаач. Тэгээ сонгуул дууслаа. Маргаашнаас нь хаягдчихдаг. Энийг болио. Сонгуульд саналаа өгснөөхөө маргаашнаас эхлээд хяналт тавьдаг болио. Хяналт тавина гэхлээр нэг хүн дээр ойлгоод байгаа. Хяналт гэж юу хэлээд байгаа? Хяналт гэдэг бол харьцуулалт шүү дээ. Хуулийг бодит амьдралтай хэрхэн нийцэж байгааг харьцуулна. Одоо аудит гэдэг байгууллага одоо санхүүгийн тайлан дээр хяналт тавьдаг. Төсөв нь ямар байсан? Ямар үнээр юу худалдаж авсан? Одоо тэр нь үнээр зарцуулсан уу гэдэг хяналт тавьдаг шүү дээ. Одоо монголчууд бид нар яагаад бухимдаад байгаа юм? Бид бүгдээрээ хяналт тавьдаг. Хяналт тавьсан учраас энэ төрийн албан хаагчид мань үнэхээр хууль зөрчөөд байгаа учраас бид нар бухимдаад телевизэртэйгээ хэрэлдээд хоорондоо маргалдаа сууж штэ. Өнөөдөр өөрийнхөө хөрөнгийн гарал үүслийг тайлбарлаж чадахгүй өнөөдөр хөрөнгөтнүүд гараад ирчихсэн. Бид нар өнөөдөр бүр одоо нөгөө өхөөрдөд нэр өгчихсөн. Хөрөнгөцсөн хурандаа. Энэ хөрөнгөцсөн хурандаас тэгээ заах юм бол бүгдээрээ оргиё. Тийм үү гэдэг бүр гайхаа үлдсэн. Төрөөс төрсөн тэр момтон гэдэг. Төрөөс төрсөн тэр момтон гэж юу гэсэн үг юм? Төсөв хулгайлдаг хүн гэж хэлээд шүү дээ. Тэгэхээр энэ хулгайчийг илрүүлж чадахгүй байгаа нь юуны тогтолцооны алдаа. Хизээ ийм алдаа гарчваа. 1990 онд Ардын хурал гэдэг байгууллагаас Ардын хэн шал хороо гэдэг байгууллагыг татан буулгасан юм байна лээ. Би тэр үед одоо 14 настай хүүхэд байж л дээ. Тэгээд одоо ингээд Ардын хэн шал хороог нөхөж одоо хяналт тавих байгууллага учраас өнөөдөр төсвийн хөрөнгө маань ерөөсөө хараа хяналтгүй сул хөрөнгө шиг харагддаг болсон байна. Тэнд одоо хулгай хийх гэж хүмүүс очдог болсон. Би бол одоо эдгээр юу гэж тодорхойлж байгаа гэхээр шунхаа сэдэлтээр төрийн эрх мэдэл очиж хулгай хийх гэж байгаа хулгайч нар гэж би нэрлэж байгаа. Та нар одоо бодоод үзэлтэй. 60 тэрбумын хэрэг гэж яриад байна. Тэр юу юм? Төрийн албыг худалдаж штэ. Би гайлын байцаагч болж 20 сая төгрөг өгчлөө. Эргүүлээд яах юм би тэр гайлаар одоо нэвтэрж байгаа бараа үтгэгдүүнээс одоо арай хийж 8 арилжаа хийж байгаа хүмүүсээс тэднээс би авилга авах нь шүү. Болохгүй гэж хэлж байгаа. Гэхдээ тийм л байдаг шүү. Өнөөдөр хаач очсон төрийн алба болохгүй гэдэг нэг юм хэлдэг. Тэр нэг хэд төгрөг өгчлөө болчтой гэж дээ. Монгол болдгүй юм байдгүй шүү. Бүгдээрээ авилга өгч юм бол ерөөсө болохгүй юм юу ч байхгүй болчихсон байна. Тэгэхээр өнгөрсөн хоёр нөгөө нийгмийн ингээд системийн ингээд ялгааг ингээд судлаад үзэхлээр хэд хяналттай нийгмээс хэд хяналтгүй нийгэм рүү бид нар шилжчихсэн юм байна. 3 төгрөг дутаасан санхүүгийн ажилтан эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан нийгмээс бид нар 300 тэрбумаар нь хулгайлчаад байхад яадагчгүй нийгэм амьдарч шүү. Тэгээд өнөөдөр ерөнхий сайд байсан хүн нь тэр хулгайч нь хулгайч гэхдээ манай хулгайч гэж нэрлээ сууж байдаг. Одоо энэ их хурлын гишүүдийг та харалтаа. Одоо сонгогчтойгоо уулзалт хийгээвч. Одоо намайг сонгочвол би өстой яг жинхэнэ их хуралтаас олон хууль санаачлаа. Энэ хэнийг доромжлоод байна? Бид одоо доромжлуулж ханц дуусаагүй юм. Тийм учраас энэ ард түмний хяналтын байгууллагыг бид нар байгуулах гэдэг юм. Тэгээ иргэний хяналтын багц хууль гэдэг хуулиудыг бид нар санаачлаад их хурл сонгогдсон өдрөөсөө эхлээд энэ иргэний хяналтын багц хууль гэдгийг бид нар ярьж явна.
Хоёрдугаарт бид нар шүүхийг шударга болгох ёстой. 1926 онд анх шүүх бүрэлдэхүүнийг хуульчлан тогтоохдоо хоёр ардын төлөөлөгч нэг шүүгчээс шүүх бүрэлдэхүүн бүрднэ гэж заасан байсан. Манай ахмадууд бол сайн мэдж байгаа. Ардын төлөөлөгч гэдэг нь хөндлөнгийн оролцоо. Шүүгч гэдэг нь төрийн төлөөлөгч. Энэ гурван хүн одоо ингээд хинээс ч хараа тусаар бодит үннийг тогтоох гэж тогтоож чаддаг байсан байна. Өнөөдөр бид нар шүүгч нараа шоронд хийгээ сууж идэг болсон биш. Өнөөдөр Монгол улсад шүүхийн хаалга татаагүй өрөх гэж байхгүй. Эрүүгийн иргэний захиргааны гэсэн 3 хэлбэрийн шүүхэр бүгдээрээ өргөн дэлгэр үйлчлүүлдэг болсон. Гэтэл бидний бидний хувь заяа амьдралыг шийдээд алх хоёроор сууж байгаа нөхдүүд маань авилгачд болцсон гэхлээр ямар аимшигтай вэ? Тийм учраас бид шудраг шүүхийг байгуулмаар байна. Шудраг шүүхийг байгуулчаад шудраг шүүхэн шудраг ёсоо тогтоодог байхаас биш. Өнөөдөр та бид нар хин нэгнийгээ хулгайч мөн биш гэж маргалдаг баймааргүй. Өнөөдөр бид нар хоорондоо шүүхэн шудраг биш байгаа учраас хоорондоо хин нэгнийгээ хулгайч мөн биш гэж хоорондоо талцаж хуваагддаг болсон байна. Өнөөдөр энэ мөнгө гэдэг юм маш хүчтэй. Бид нар өнгөрсөн 28 жилийн хугацаанд мөнгө гэдэг бурхантай болсноос болж хүн гэдэг нандин чанараа устгасан биш. Биднийг баг хахад 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан дээр гэж сургадаг байсан бол өнөөдөр найз гэж байдгүй чи мөнгөтэй л бай гэдэг болсон байна. Мөнгө гэдэг юм сэтгэл байдаг юм байна. Мөнгө гэдэг юм хүн чанар байдаг юм байна. Өнөөдөр мөнгө хүлэгчдэд өнөөдөр маш одоо та бүхэн ингэж хэлхээс эвгүй тийм жишээнүүдийг би ярьж болохоор байл та. Одоо жишээл ээж ахаа хоёр өрөө байраа ингэж булаацалтаа шүүхтэд явж идэг болсон байна. Талигаач болсон аав ээжийнхээ үлдээсэн хашаа байшиг маргалдаад хуваах гад шүүхэр бие бинийгээ үзэн ядаад явдаг болсон байна. Хитрхи материалын зүйл захирагдаж энэ хүний хүнлэг гэдэг шин чанараа бид нар гээсэн учраас өнөөдөр нэг нэгнийгээ дандаа муулж явдаг. Хоёр найз таарлаа гурав дахь тухай ярихдаа тэр мүү энэ мүү гэж ярьдаг. Тэгэхээр илүү бид Монгол хүн гэдэгт бахархалтай баймаар байна. Монгол хүний чадварт өөрсдөө итгэмээр байна. Монгол хүн өнөөдөр дэлхийн дэвжээнд очиод барилдах дээр алтан медаль аваад ирж байна. Монголын хүүхдүүд оюун ухааны наадамд очих дээр хамаг медалийг аваад ирж байна. Монголын гагнуурчин залуу очиод олон улсын уралдаанд оролцох дээр алтан медалийг аваад ирж байна. Энэ Монгол хүний чадвар биш юм уу? Бид өнөөдөр нэг нэгнийгээ өнгөлж, нэг нэгнээрээ гангарч, нэг нэгнийгээ гэрэлтүүлж амьдрч чадахгүй байх гэж бид хэлэх гээд байгаа юм. Хитрхи хар бараа нийгэмд хитрхи хар бараа бодолтой болсон байна. Итгэл гэдэг юм байхгүй болсон. Итгэл байхгүй бол амьдрал өөрөө утгагүй. Тийм учраас та бүхэн итгэлээ сэргээгч, итгэлээ гэрэлтүүлээч. Нэг нэгэндээ итгэж сайхан амьдрцгаая. Энэ Монгол улсад нэг хүн ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр тэргүүлдэг Монгол улсад. Нэг хүн ноогдох баялгаараа тэргүүлдэг Монгол улсад. Энэ 1.5 сая км квадрат дөрвөлжин нутаг дэвсгэртэй энэ уудан Монгол улсад яагаад монголчууд ийм аз жаргалгүй амьдраад байгаа юм? Энэ бол зөвхөн зохион байгуулалтын асуудал. Өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөлийг хаваад үзэлтэй. Хөрсний бохирдол, энэ хүнсний аюулгүй байдал, энэ одоо эрх зүйн аюулгүй байдал бүхий л талаараа өнөөдөр үнэхээр эрсдэлтэй. Хамгийн одоо аюултай хогтой, хортой хот гэж нэрлэгддэг дээр тулцсан байна. Энийг бид засахгүй бол өөр хэн засах юм бэ? Өнөөдөр бид өөрсдөө нэгдэж энэ ард түмэн нэгдэж энэ авилгачтаасаа салахгүй бол авилгачтаасаа бид өөрөөр яаж салах юм бэ? Өнөөдөр сонгуулийн хувьсгал хийж энэ авилгачтаасаа салахгүй бол өөр төрлийн хувьсгал хийхээс аргагүй байдал руу бид нар орох гэж байна. Энэ 3 сая 500 мянган хүн өнөөдөр эв нэгдэлтэй амьдармаар байна. Их орондоо эзний ёсоор баймаар байна. Яг л Монгол хүн өнөөдөр 600 мянган төгрөгийн цалин авч байхад хятадын ажилтан сая 200 мянган төгрөгийн цалин аваад сууж байгаа. Энийг бид нар яагаад хэвийн зүйл гэж боддог болсон юм? Төр засгаас барьж байгаа бодлогыг та бүхэн хараад үзээрэй. Ээж аавуудыг өрөнд оруулаад ажилгүй болгоод ингээд дампууруулчихад ээж аавынх нь хажууд энэ нэг гоё одоо нэг баян татгалан хүмүүс очоод хүүхдэд нь 9 сарын нэг сурах чиг өгдөг. Шинэ жилээр биелэг өгдөг. Тэрийг их сайхан буянтай ажил хийсэн мэтээр сурталчилдаг. Сахигдсан үндсэн хуулийн 19 эвслийн мөрийн хөтөлбөрт бол эсэргээрээ байна. Аав ээжийг орлоготой болгоч, цалинтай болгоч. Аав ээжүүд ашигтай орлоготой цалинтай болоод ирэх юм бол өөрийнхөө халамжинд байгаа хүүхдэд өөртөө анхаарал тавья л дээ.
Өөрийнхөө халамжинд байгаа тэр өндөр наснуудтай, өөрийнхөө халамжинд байгаа тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэр бид нар чинь өөрсдөө аав ээжигээ аваа явцдаг ийм ард түмэн шүү дээ. Гэтэл яг эсэргээр ажилд орох чинь эмээ тэтгэврийн мөнгнөөсөө одоо автобусны мөнгө өгч. Тэгээ зайлууд гүйж явж байгаа нэг ажил хийд юм шиг. Барилгын туслах ажил ч юм уу нэг одоо замын ажил ч гэдэг юм уу. Ажлаа хийж